Жолоочийн үүрэг буюу 3 дахь хичээлийг үздэгэ. За жолоочид дараах бичиг баримтууд заавал байх ёстой хнэ. Хамгийн түрүүнд жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй байх ёстой. За хоёр дахь нь тээврийн хэрэгслийн гэрчлэгээ заавал байх ёстой хнэ. За гурав дахь нь жолоочийн даатгал. За хэрвээ танд ачаа байгаа бол таны ачааны баримт бичиг байх хнэ. За тулгуур эрхний бэрхшээлтэй бол тулгуур эрхний бэрхшээлтэй гэсэн нотлох бичиг бас байх ёстой хнэ. За зохицуулагч. За замын цагдаа, цагдаагийн албан хаагч, олон нийтийн цагдаа, автотээвэр болон байгаль орчны хяналтын газрын ажилчид яах нь вэ? Таны эдгээр зүйлс буюу 3-1 буюу 3-2. За таны эдгээр бичиг баримтыг заавал шалгах эрхтэй байх нэ. Эрхтэй гэдээрээ бас яах нь? Та тэдгээр хүмүүсийн баримт бичиг үнэмлэх нэрийг мэдэх эрхтэй байх нэ. За жолооч ямар үүрэг хүлээдэггүй. Хамгийн түрүүнд нэгдүгээрт бид нарт жолооч 10 хүртэлх насны хүүхэдтэй макс нь 10 настай тэрнээс доош хүүхдийг зориултын суудал дээр тээвэрлэх ёстой байдаг байна. За хоёрдугаарт за ажлын товромс нь ажиллахгүй болсон, жолооны механизм нь ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үзэгдэлд хангалтгүй орчинд бид нарын хол ойрын аль эсвэл ард талын аврын гэрэл нь асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчур маань шил арчдаг ингэдэг зүйл маань эвдэрчихсэн үед хөдөлгөөнөө үргэлжлүүлж болохгүй байх нэ. За дараагаар нь за тээврийн хэрэгслийн хөлөөний үргэлжлүүлэхийг хоригдсан заалтууд гэж байдаг. Тэр нь юу гэдэг вэ гэхээр машин тодорхой нэг за ийм эд ангиуд эвдэрсэн өөрчлөгдсөн тохиолдолд жолооч хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн сэдэв байдаг. Энийг бид нэр цаашдаа хичээл дээр үзээд явах болохоор одоо ингэ товчхон хэлчихье. За тэдгээр тохиолдлуудаас бусад үед хамгийн ойрын за засварын газар юм уу гараж дээр очих хүртлээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох нэ. За хамгаалах бүсээр тунгасан автомашин жолоодохдоо буюу энгийн үгээр бол хамгаалах бүсээ зүүсэн тохиолдолд бид нэр хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно гэсэн. За үүнтэй адилхан мотоцикл мопед барьж байгаа үед касктай байна, хамгаалттай байна. За дараагаар нь биднэрт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ноцтой хохирсон байж магадгүй. За аль эсвэл зан тээврийн ослын тохиолдол харсан даруйд тусламж үзүүлэх, цагдаа дуудах, эмнэлгийн байгууллага дуудах таны үүрэг байх нэ. За дараагаар нэмтэй холбогдоод нийтийн эмх замбраагүй байдал үүсэн газарт хүрэлцэн очих, нүүлгэн шилжүүлэх. За гэмт итгэдийн хойно сөхөө. За бэртэлтэй гэмтэлтийн хүнийг эмнэлэгт хүргэх. За гэмт итгэдийг цагдаагийн байгууллагад хүргэх гэх мэтчлийн тохиолдолд та өөрийнхөө тээврийн хэрэгслээр тэдгээр хүмүүст үйлчлэх ёстой байх нэ. За жолооч мөн ослын нохойгоо асаацсан, ослын тэмдэг тавьсан байгаа бусад жолооч нартай туслах үүрэгтэй байх нь. За дараагаар нь зам дээр ажил хийж байгаа аль эсвэл зохицуулагч байгаа. За тэнгууд нөгөө түүхийн ажилчид байна те тэдгээр хүмүүсийг хажуугаар та хурдаа багасгаад тэдгээр хүмүүс аюултай мэдрэмж төрүүлэхгүйгээр хажуугаар нь явах үүрэгтэй байх нэ. За бид амьдралдаа ямар нэгэн байдлаар зам тээврийн осол холбогдно. За осол гаргагч нь нэнүү хохирогч нь нэнүү те аль нэгэн байдлаар за тэгэнгүүт хамгийн түрүүнд нэгдүгээрт бид нар осол гарлаа гэж бодох юм бол нин дээр та тээврийн хэрэгслээ буюу машинаа зогсоогоод ослын нохойны гэрлийн хасаанд аль эсвэл ослын тэмгээ тавина. Тэмгээ суурин газарт 15 м, суурин газрын гадна 30 м, тууш зам дээр 50 м зайтай тавих нь тийм үү? За осол өрсцөн хүн буюу хохирогчид бид нар эмнэлгийн анхан тусламж үзүүлэх, за аль эсвэл түргэн дуудах, за аль чатгаараа хурдан хамгийн ойр байгаа эмнэлэгт тааралцсан тээврийн хэрэгсэл аль эсвэл өөрөө тэр хүнийг хүргэж өгөх. За хүргэж өгж байгаа тохиолдолд эмнэлгийн ажилт нь өөрийгөө нотлох баримттай иргэдийн үнэмлэх, жолооны үнэмлэх, за ямар машинтай байсан, ямар дугаартай байсан, холбогдох утасны дугаар, овог нэр, машиныхаа гэрчлэгийг үзүүлчихэд тэмдэглүүлчихэд буцаад ослын газартаа ирэх нэ. За бид нар ингээд зам дээр зорчих хэсэг дээр осол гаргачлаа гэж бодох юм бол бусад тээврийн хэрэгслийнхаа хөдөлгөөнийг хаагаад за чөлөөлөх шаардлагатай болно тийм үү? За аль эсвэл та өөрөө осолд орсон хүнийг өөрийнхөө тээврийн хэрэгслээр хүргэж өгөх шаардлагатай болсон тохиолдолд
Хөндлөнгийн 2-оос доош гэрч хамгийн бага 2 гэрчтэй. За тухайн тээврийн хэрэгслийн уул мөр байрлалыг тодорхой тэмдэглээд зураг байвал зургийн дараа видео байвал видео хийгээд баримтжуулсныхаа дараа хөдлөх байх нэ. Та манай сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх тайлбар хэсгээс аваарай. За ослын гэрч, ослын хохирогч аль эсвэл ослын осол гаргагчтэй аль нь яах ёстой вэ гэх юм бол за цагдаагийн байгууллагт яралтай мэдэгдэнэ. За ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах байна. За тэр тэмдэглэж авснаа цагдаад өгнө. За осол холбогдсон эд мөрийн баримт, уул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх буюу тэр тэмдэг тэмдэглэгийг тавих арга хэмжээ авах ёстой байдаг байна. За дараачих нь болохоор цагдаагийн байгууллагаас за бид нэр танаас согтууруулах бундаа мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодисын хэрэглэнэ үү хэрэглээгүй юу гэдэг шинжилгээ авах шаардлагагүй аль эсвэл тэр шинжилгээг авах хүртэл бид нэр тухайн зүйлийг хэрэглэж болохгүй байх нэ. За жолоочууд ямар зүйлсийг хоригддаггүй хамгийн түрүү мэдээж хэрэг жолооны үнэмлэх байхгүй ирэхгүй бол жолоо ярихыг хориглоно. За согтууруулах бундаа өөрийгөө удирдах чадваргүй болсон, хэд ядарсан, аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй тэр үедээ бид нэр жолоо барьж болохгүй байх нэ. Тийм хүнд ч гэсэн жолооноо шилжүүлэхийг хориглоно. За аль эсвэл одоо А англистэй хүн Б английн машиныг барьж болохгүй. За дараачих нь за улсын бүртгэлд хамрагдаагүй дугаартай аль эсвэл дугаарыг тэмдэггүй. За тэмдгийг буруу байрлуулсан. За дугаар нь бүдгэрсэн, арилсан, тодорхойлох боломжгүй. За тэгэнгүүт хяналтанд ороод уунсан аль эсвэл хяналтанд ороогүй тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно. За их бүхий байгууллагаас тогтоосон жолоочийн хөдөлмөр амралтын гормыг зөрчсөн тээврийн хэрэгсэл. Зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Одоо хоол замд том тээвэр хийдэг хүмүүс аль тодорхой цагийн хуваарьтай тэр цагийн хуваарийнхаа дагуу явна. За тэр цагийн хуваарийг зөрчиж одоо тээвэр хийхийг хориглоно. Энгийн амьдралыг тайлбарлах юм ба шүү дээ. За гарын оролцоотой ашиглаж болох утас за түүнтэй ижлэхийн төхөөрөмжийг жолоо барьж байгаа үед хориглоно. Харин гарын оролцоо шаардахгүй бол зөвшөөрөд байгаа тийм. За тэгмүүд зохицуулагчийн шүглийн чимээ за бусдын дуу тохио тэр анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихвч зүг аль эсвэл хит их дуу чангалж хөгжим дуургаж явахыг хориглодог байх нэ. За цуваагаар яваа тээврийн эрсэл буюу цувааны голоор орохыг бид хориглоно. Цуваа гэдэг маань тийм урд хайдалтаа ямар нэгэн за цагдаагийн машинаар хамгаалуулсан аль эсвэл цуваа гэсэн тэмдэглэгээтэй байж аль биесний цуваа болно. Гэхдээ бид нар хүндэтгэл үзүүлдэг юунд вэ гэхээр оршуулгын цуваанд бид нэр хүндэтгэл үзүүлээд яадаг. Тэр гэхдээ аль биес орол цуваанд ордоггүй байх нэ. За тэгэнгүүт дараагаар нь бид нэр зөвхөн зорчих хэсгээр л машин зам дээгүүрээ л явна. Тэрнээс биш машин замын хөвөн дээгүүр явах, за нуур хүлцсэн нуурын мөсөн дээгүүр явах, за замын хажуудлаар явах, за тариан талбай, за эсвэл шин зам гаргахыг уул нь хориглодог. Гэхдээ хүмүүс айгүй шин зам гаргаж явахыг хориглох. За байгаль орчин аль эсвэл газрын хөрсийг эвдэх тиймэрхүү тохиолдолд бид нэр явахыг хориглодог байх нэ. За хамгийн сүүлд нь за би ямар нэгэн байдлаар бид нэр осол гарлаа гэж бодъё. Тэр осолд яах нь вэ? Нэгт хүн хохироогүй. За дараагаар нь өөр хүн нэвтэй одоо осол гаргасан 2 хүн байлаа гэж бодоход 3 дахь читгэлийн эд хөрөнгө хохироогүй үед бид нэр заавалчгүй цагдаа дуудах албагүй. Жолооч нар хоорондоо тохироод тохиролцоо асуудлаа шийдэж болно.